Та бүхэн сайн байцгаана уу? За юуны төрөө миний сувгийг даган сонсож номын шан харамж өглөг өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. За та бүхний сэтгэлийн өглөг миний номын үйлсэд их нэмэр ханд болж байгаа юм шүү. За ингээд та бүхний нэрийг би зориулга өрөлдөө оруулж унших болноо. Тэгээд Шамплын орно хамтдаа эргэн золохын ёроолыг энд тавья. За энэ удаад би та бүхэнд урилгууд увсан багшийн дээд амгалант буюу чакра самбара дандрын ёсны сургаалыг танилцуулахад бэлэн болж байна. За ингээд урилгууд увсан багш бол тарны ёсны номуудын төгсгөлийн зэргийг бидэнд зааж байгаа. Тэгэхээр энэ бол одоо маш гүнзгий маш дээдийн ном юм. Иймэрхүү номыг бид зөв сэтэл, зөв хандлага, зөв хүртэмжтэйгээр сонсвол зохилтой байдгийм аа гэдгийг та бүхэнд одоо сануулan хэлмээр байна. За тэгээд мөн төгсгөлд нь зохих зориулга ёроолыг бид хийж явах ёстой. Ингээд та бүхнийг заавал энэ хураасан буйнаа зориулж байгаарай гэж сануулмаар байна. За ингээд хичээлээ тухлан сонсноо. Юуны төрөө энэ номыг та бүхэнтэй хуваалцах юм бололцоо олдсонд би маш их баяртай байна. Энэ бол одоо маш гайхамшигтай боломж юм аа. Төвдөр энийг хорлоо дэмчиг гэдэг. Санскритаар чакра самбара, монголоор дээд амгалант. За энийг одоо их дандрын ёсны хаан гэж мөн нэрлэдэг. За дээд амгалан тарны ёс бол тарны бусад бүх ёснуудын дадлагыг эрчимжүүлж өгдөг, хурдасгаж өгдөг. Тийм хурдасгуур гэж үзэж болно. За та бүхэн миний хичээлийг одоо урьдан зөндөө сонссон. Тэгээд мөн уйдахгүй стил энийг одоо ингээд сонирхон сонсож байгаад би одоо маш их баяртай байна. За энд ирсэн хүмүүс голдуу миний хичээлийг сонсч ирсэн хүмүүс байгаа хаа. Тэгэхдээ ганц нэг одоо шинэ хүн байж болох юм а гэдэг үүднээс эхний хэдэн минутыг би буддизмын танилцуулга зориулдаг. За энэ тухай урьдан сонсч ирсэн хүмүүс байх юм бол одоо бүү уйтгарлаарай. Та хэд дахиад нэг удаа сонсоход ч мөн гэмгүй. За урьдан миний харж исэн ч хүмүүс энэ дотор сууж байна. За та бүхэн бараг илүү залууч болсон юм шиг харагдаж байна. За тэрийн одоо магадтай мэдхгүй маа гэхэд урд урдынхаасаа хамаагүй илүү одоо мэрэгэн цэцэн болсон байхаа гэдэгт бол би итгэлтэй байна. За ингээд баг залуу байхад биднээс дандаа том болохыг хүсдэг. Том хүмүүсийг хараад том болох юмсан л гэж мөрөөдөд байдаг байсан. Гэтэл одоо хөгшөрхийн хэрээр биднээс мөн залуу байсан ч болоосэй гэж боддог болоод ах юм. Хүний мөн чанар гэж тийм л байдаг бахан. За дээд амгалан дандрын ёс бол за энэ ёсны түүхийн талаар бол би нэг их ярихгүй. Би маш товчхон ярина. За буддизмд одоо бага хөлгөн, их хөлгөн, очир хөлгөн гэж давхаргууд байдаг. Pratimoksha, Mahayana, Vajrayana гэж байдаг. За ингээд Theravada буддизмын хамгийн гол зүрхэн шим нь 2 үнэн байдаг. За тэгээд 12 шүтэн барилтлага. За тэгвэл Theravada буддизмын одоо зүрхэн шим нь 2 үнэн байдгаа гэж л ойлгоход болно. За тэгээд мөн хутагтын 4 үнэн. Хутагтын 4 үнэн буюу буддизмын 4 тулгуур гэж ярьдаг. За тэгвэл бодисаттвын их хөлгөнд
6 парамид гэж бий. За ингээд тарны ёсонд мөн 4 давхарга байгаа. За ингээд 4 тантрын 4 аймгийн хамгийн сүүлчийнх нь одоо ханцшгүй дандар гэж байдаг. За ханцшгүй дандар дотроо олон тарны ёсны дадлагууд байгаа. За тэдний нэг бол дээд амгалант юм. За ингээд дотроо их дандар, эцэг дандар зэргээр хуваагддаг. Бид үүнээс өмнө эцэг дандар одоо нууцын хураангуйг мөн судалсан байгаа. За үүний дараа бид их дандар цагийн хүртэнг мөн судална. За ингээд тарны төвдийн буддизмын урсгал болгон нэг тарны ёсыг гол дадлага болгож авдаг. За өөрөөр хэлбэл нэг өөр дандрын ёсыг гол дадлага болгож ингэж төвдийн буддийн одоо урсгалууд тэгдэг байна. За цагийн хүртний дадлагыг гэхэд жонунгийн урсгал. Хэ базар дандрын ёсыг бүх одоо урсгалууд дадуулна л да. Тэгтээ голчлон сажаагийн урсгал дадуулдаг байна. Гол дадлага болгодог гэсэн үг. За нууцын хураангуй дандрыг бүх одоо урсгал мөн дадуулна. Тэгтээ голчлон гэлэг багийн урсгал. За тэгвэл бидний өнөөдрийн ярих чакра самбара дандрын ёсыг гарчдмын ёс илүү дадуулдаг байна. За чакра самбара дандрын энэ ядам бурхтын хувьд энэ эрэгтэй ядам нь хэ базар, эмэгтэй ядам нь базар йогины юм уу эсвэл базар барахи байдаг. Важра йогины нар хажид бурхан юм уу эсвэл доржи пагмо бурхан байдаг байна. За ингээд энэ эмэгтэй бэлгийн талын энэ базар йогины гэдэг бол одоо сажаагийн урсгалын маш чухал одоо ядам бурхан юм. За ингээд нямагийн ёсонд одоо авга төгөлдөр зогчин гэж байгаа. За энэ бүхэн бол одоо ингээд нэлээд бодлонтой. Тэгтээ заавал тэр болгоныг мэдэх бол албагүй. За би өөрөө ч гэсэн бас мэдэхгүй зүйл надад их байгаа. За эцэг дандар гэдэг нь голчлон элбийн биеийг голчлон ярьдаг тийм дандрын ёсыг эцэг дандар гэдэг байна. Харин гэгэн гэрлийг голчилж ярьдаг тэр ёсыг бол их дандар гэдэг байна. За чакра самбара дандрын ёс бол одоо үндсэн дандар гэж явдаг. Үндсэн дандар. За энэ үндсэн дандрын 3 ном байх ёстой. 3 ном байх ёстой. Тэрний зөвхөн ганцхан нь төвд хэлнээ орчуулагдсан гэж ойлгох хэрэгтэй. За энэ 21 бүлэгтэй тийм их томгүй. Тэгээд одоо 5 энэ тайлбар байгаа. 5 тайлбар тол байгаа. Тэрийг бол очирдар буюу бурхан багш өөрөө тайлбар хийсэн. За ингээд очирдар гэхээр та бүхэн одоо гайхаж байж магадгүй бурхан багш гаднаа бол бурхан багш ийм хуургийн дүртэй, харин дотроо бол одоо очирдарын дүртэй гэж ойлгож болно. Нэг л зүйл гэсэн үг, нэг л зүйл. Тэгээ түүхэн Будда бол ер нь тарны ёсыг бол айлдаагүй. Тэр ийм хуург гэлэн хүн байсан учраас хуургийн ёсыг голдуу айлдсан гэж үздэг. За тэгээд ялангуяа энэ ханцшгүй дандрын ёсыг бол тэр өөрийнхөө дүрээр айлдаагүй, энэ маш өөр дүрт хувилж айлдсан гэж үздэг. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэж хүмүүс гайхаж байгаа. Тэгвэл энэ бол одоо шавнараа ингээд нэг их айхтар бодлуулахгүй юмсан гэж бодсон юм шиг байна.
За ингээд түүний энэ үндсэн дандрын сургаалыг төвдийн олон сүм хийдүүдэд цээжлээд ингээд уншлагандаа оруулж уншдаг. За энэ сургаалыг айлтаачаа гэж айлтгсан хүн нь базар барахи гэж үздэг. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл хүм биш гэсэн үг. Хүмүүн бус. Ер нь Бурхан багшийн энэ тарны ёсыг айлтгахад тэр сонсогч нар нь голдуу хүмүүн бус байсан гэж үздэг. Тэнгэрүүд янз бүрийн одоо демигаз энэ хагас тэнгэрүүд, асуурууд ч юм уу. Тэгэд яг хүн байх нь байсан баг л да, тэгтээ маш цөөхөн. Голдуу хүмүүн бус юм байдгаалууд байсан гэж үздэг. За тэгээд энэ одоо сонсогч нарт нь энэ ойлгохгүй зүйл зөндөө байсан учраас дараачих нь тэр тайлбар номууд нь бичигдсэн гэсэн үг, гарсан гэсэн үг. За тэгээд тэндээс уламжлаад одоо ингээд маш авгаа йоги, егүзэрва хүмүүс төрөн гарсан, мэдээж олон маструуд гарсан. Тэрэн дунд 3 ийм том мастер байдгаа. За энд одоо энэ этхэгийн шидтэн Луипа гэж байсан. За тэгээд дараа нь Кантапа буюу төвдөр Трибупа гэж нэрлэдэг байсан. Тим йоги хүн байсан. За ингээд Нагбупа. За эдгээр хүмүүс бол одоо ингээд маш гүнзгий ухамсарлахуудаа хурж ингэж маш их амжилт гаргасан тийм хүмүүс юм. Авгаа югүзэр хүмүүс. За тэгээд энэтхэгт байсан хүмүүс. Одоо төвдөд бол за тэр гол чухал биш. За ингээд одоо энд бидний үзэж байгаа энэ одоо бидний энд ярих энэ чакра сампара дандар бол одоо тэр Луипагийн номноос гаргасан гэсэн үг. Ингээд Бурхан багш тарны номнуудаа айлдсан штэ. Тарны номуудаа айлдаад энэ том егүзэрва хүмүүс йоги нар тэдгэрийг дадлага бясалгалаа болгоод ингээд одоо ухамсарынхаа маш гүнзгий төвшөнд хүрээд гэгэрээд ингэснийхаа дараа тэдгэрийн энэ гол шимийг ингээд шимтгээд шимийг ингээд хураагаад номонд бичсэн гэсэн үг. Тэр номыг нь бид одоо хэрэглэж байгаа гэж ойлгоно. За тэгснээрээ одоо бидэнд илүү ойлгомжтой болгосон юм аа л гэсэн үг. Тэгээгүйсэн бол энийг ойлгоход тийм амаргүй юм шиг байгаа. За би нэх урт түүх ярихгүй гэж хэлсэн. Миний ярих богино түүх бол энэ төрөө зогслоо. За тэгтээ ер нь иймэрхүү одоо дээд дандрын номыг заахын өмнө бол уг нь маш их түүх ярьдаг. Энэ дамжлагын багш маструудын түүх олон хоногор үргэлжилсэн ийм одоо маш их зүйлийг одоо хамтд нь ингэж ярилцах ёстой уг нь. За ингээ буддизмд 3 гол зүйл байдаг. Буддизмыг яг юу буддизм болгож идэх юм бэ? За энийг жирлам дэсм гэж нэрлэдэг. Энэ бол одоо зам суур мөр үр гурав гэсэн үг. Суур, зам мөр, үр дүн гэсэн үг. За буддизмын суур нь 2 үнэн. Буддизмын зам нь одоо 2 чуулганыг хураах. За ингээд хүрэх эцсийн үр дүн нь төгс бие, төгс сэтгэл хүрэх. За ингээд 2 үнэнд суурлаад 2 зүйлийг дадлага болгоод 2 үр дүнд хүрнэ гэсэн үг. За ингээд туйлын үнэн гэдэг бол одоо бүх юмсын үнэн мөн чанар нь хоосон мөн чанартай маа. Юугаар хоосон гэхээр өөрөө сөвөтсөн зүйл нэгийнх нь ч үгүй юм аа. За тэгвэл харьцангуй үнэн гэдэг нь шүтэн барилдаж гарч байгаамаа гэсэн. Одоо түүнийг бид харьцангуй үнэн гэдэг.
Өөрөөр хэлбэл хоёр үнэн гэдгээр энэ туйлын үнэн харьцангуй үнэн хоёрыг жинхэнэ үнэн үзэгдэх үнэн гэж ойлгож болно. Нэг нь бол жинхнээр ямар байна, нөгөөх нь үзэгдэх байдал нь ямар байна. Тэгээ энэ хоёр бол одоо нэг зоосны хоёр тал юм. Энэ ингээд хоёр үгээр нэрлэж байгаа учраас энэ хоёр өөр зүйл шиг сонсогдож байгаа. Тэгэхдээ энэ бол хоёр өөр зүйл биш. Хоосон чанаргүйгээр шүтэн барилдлага байхгүй, шүтэн барилдлагагүйгээр хоосон чанар байхгүй л гэсэн үг. Энэ үндсэндээ бол нэг зүйл юм аа. Энэ хоёр үннийг хооронд нь салгашгүй юм аа гэсэн үг. Салгахын аргагүй юм. Энэ бол одоо буддизмын зүрхэн шимэн юм шүү дээ. За ингээд энэ хоосон чанар шүтэн барилдлага ярьсан ийм шашин өшөө хаанч байдаггүй. За энэ тухай ярьдаг хоосон чанар ярьдаг ийм ямар ч гүн ухаанч байхгүй, шинжлэх ухаанч байхгүй. Энэ буддизмаас өөр ийм зүйл бол байдаггүй. За ингээд бид өмссөн хувцсаар нь энэ бол буддизм гэж хэлхийн аргагүй. Бид хэрэгжилж байгаа зэмсэг хэрэгжилж байгаа одоо зан үйлээр нь бид энэ буддизм юм а гэж хэлхийн арга байхгүй. Юугаараа энийг буддизм гэж хэлээд байгаа юм бэ гэвэл энэ хоёр үнэн, энэ суураар нь. Энэ дээр хоёр үнэн дээр л суурилсан байх юм бол энэ буддизмын сургаал байна гэж үзнэ. За энэ хоёр үннээс шалтгаалаад бидэнд хоёр чуулганыг хураах хэрэгтэй байгаа. Энэ нь бол буян ба бэлгүүний чуулган. За буйны чуулган гэдэг бол ойлгомжтой. Одоо бид буян чуулганыг хураана гэдэг маань бид одоо энэ энергийг хуримтлуулна гэсэн үг. За бэлгүүний чуулган гэдэг нь юу юм бэ гэвэл хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүнийг хэлж байгаа. Энэ хоёрыг бид чандад хүргэх замаа болгоно гэж. Тэгээд эцэст нь хүрэх зүйл нь бурхны хоёрлах шиг болно гэж. За буян гэдгийг одоо өөрөөр тайлбарлах юм бол энэрл нэгүслийн дадлагыг хэлж байгаа. Бид буяныг дадуулж байна гэж. Яагаад бид хоосон чанарыг олсон бэлэг бэлгүүнийг дадуулж байгаа юм бэ гэвэл, бяцлагж байгаа юм бэ гэвэл туйлын үннээс болоод, туйлын үнэнтэй уялдуулаад. Тэгвэл яагаад бид энэрл нэгүслийг дадуулж байгаа юм бэ гэвэл харьцангуй үнэнтэй, шүтэн барилдлын үнэнтэй уялдуулаад. Бид бүгдээр нь шүтэн барилдаж оршиж байгаа юм бол бид энэрл нэгүслийг дадуулахаас шо гарцаагүй юм аа. За гэхдээ энд нэг ялгаа байгаа. Буйныг дадуулна гэдэг нь энэрл нэгүслээ гэж ярьсан шүү дээ. Энэрл нэгүслэн дотроо биений энэрл нэгүсэл, сэтгэлийн энэрл нэгүсэл гэж хоёр байгаа. За энэ сэтгэлийн энэрл нэгүслийг бол ерөөсөө одоо их хөлгөн тэр даяараа ярьдаг. Одоо энэ их хөлгөний бодисаттвын замж байгаа хүмүүсийн одоо ярьдаг энэрл нэгүсэл бол тэр чигээрээ сэтгэлийн энэрл нэгүсэл юм. Бодис сэтгэл. Тэгвэл биеийн энэрл нэгүсэл гэдгийг зөвхөн тарны ёсонд л ярьдаг. Судрын ёсонд тэрийг ярихгүй. За ингээд сэтгэлийн энэрл нэгүслийг бол бид их хөлгөнтэй очир хөлгөнийхэн ширэлдэг гэсэн үг. Хувааж хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр би энийг өөрөөр тайлбарладаг штэ та бүхэн санаж байгаа бол одоо буддизмын суурь нь байгаль юм, зам нь бид өөрөө юм. За ингээд хөрх хүртүн нь бид өөрсдөө байгальтай ингээд салшгүй эвцэл зохицолтой нэгдэхийг хэлж байгаамаа гэж тайлбарладаг. Яг л тэр юм юм. За та бүхэн надаас одоо багшаа энэ ингээд зөв зам мөн үү? За багшаа энэ зөв арга мөн үү гэж хэрвээ асуух юм бол хэрвээ альва сургаал хоёр үнэнд суурилсан л байгаа бол энэ бол зөв чиглэлтэй зөв замаараа явж гинэ л гэж хэлнэ. Харьцангуй үнэн, туйлын үнэн хоёр чинь үнэн чанартай нэг юмны хоёр тал юм аа. Энэ яг л усны хөдөлгөөн хоёртой зүйрлэж болно. Усыг усны хөдөлгөөнөөс салгах арга байхгүй.
Эсвэл энийг бас гал халуун галтай зөөрлж болно. Гал халуун хоёрыг салгах аргагүй. Бид одоо ингээд гал халуун гэдэг ийм хоёр үгийг хэрэгжилж байгаа учраас бид хоёр юм гэж үзээд байгаа. Хоёр юм гэд хоёр юм бидэнд төсөөлөгдөд байгаа. Хоёр юм төсөөлөгдөхөөр биднээс хоёр зүйл гэж бодоод байгаа. Гэтэл гал гэхээр л халуун байдаг, халуун гэхээр л гал төсөөлөгддөг. Энэ хоёр бол үнэн чанар хоёр үгээр хэрэгжилж байгаа ч гэсэн энэ хоёр бол нэгэн зүйл юм аа гэж ойлгох хэрэгтэй. За ингээд хоёр үнэн дээр суурилж байгаа учраас бидэнд хоёр төрлийн дадлага байгаа. Тэгвэл эцэст нь одоо бид хоёр лагшин болно. Хоёр лагшин гэдэг нь юу юм бэ гэвэл номын лагшин, дүрс лагшин хоёрыг хэлж байгаа. За ингээд өөрөөр хэлбэл Бурхны төгс бие, төгс лагшин, төгс тааллыг олно л гэсэн үг. За Бурхны төгс бие, төгс лагшин гэхээр за энийг бол одоо судрын ёсонд ярьдаггүй. За яагаад гэвэл логикийн хувьд ч гэсэн энийг одоо ярина гэдэг, ойлгуулна гэдэг, ухааруулна гэдэг үнэндээ баргалж боломжгүй асуудал юм. Тийм учраас энийг зөвхөн тайрны ёсон дотроо ханцшгүй дандрын ёсонд л ярьдаг. Төгс биеийг олж болно, төгс сэтгэлийг олж болно гэдэг. За тэгэхээр энэ бидний маш нарийн сэтгэл, маш нарийн энерги гэдэг юмыг одоо эцэг дандарт голчлон ярьдаг байна. За ингээд маш нарийн энерги гэдэг бол биеийг нь хэлж байгаа. Бие гэдэг чинь ерөөсөө энерги байхгүй. Тэгэнгүүт энэ бидний одоо олох гээд байгаа маш нарийн энерги чинь биднээс энэ элбийн бие гэж нэрлэж байгаа, хуусан дүрс гэж нэрлэж байгаа, энийг солонгон бие гэж нэрлэж байгаа. Тантрын ёс болгонд янз янзаар нэрлэдэг байна. Би та бүхэнд хэлжсэн тантрын ёсонд үргэлж өөрсдийн хиллэг байдгаа гэж. За ингээд орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд. Одоо ингээд энэ хоёр үнэтэй холбоотой тийм нээлтүүд гарч ирж байгаа. Тэд одоо санамсаргүй байдлаар ч юм уу юмсыг задлан шинжилж үзэж байгаад ингээд хуусан энерги болж хувирч байгааг одоо нээж илрүүлсэн тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгвэл тэд энийг одоо ингэж хоосон юм байна гэж мэдлээ ч гэсэн тэдэнд яг энэ суур мөр энэ бүхэл систем нь байхгүй учраас тэд тэрийг ашиглаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хоосон юм байна гэдгийг мэдсэн ч гэсэн тэрийг нэг их айхтар одоо ач холбогдолтой гэж үзэхгүй шүү дээ. За энэ хоёр үнэн гэдэг бол одоо бидний илэрхий мөн чанар, далд мөн чанар л гэж бодоход ер нь бол болох юм. Илэрхийдээ харагдж байгаа шүтэн байрлалга, далд одоо бидэнд харагдахгүй нуугдмал байдалтай байж байгаа нь хуусан чанартай маа. Тэгэхээр шинжлэх ухаанаар хичнээн энэ хуусныг олоод тэдний тэр бусад хэрэглээ тэр юмтай энэ ингэж яг холбогдож өгөхгүй байгаа юм л да. Яагаад би энийг яриад байна гэхээр одоо буддизмын ч гэсэн олон сургаалуудад тэд ерөөсө зам мөр очих үр дүнгээ маш их ярьдаг боловч энэ суурьгаа нэг сайн ярьж өгдөггүй. Суур нь яг юу юм бэ гэдгийг нэг их сайн тодорхойлж өгдөггүй учраас би энийг ингэж нэлээд одоо хичээл болгондоо яриад байгаа. Ингээд буддизмыг нэг юм том ургаа мод байна гэж бодоход тэрний үндэс нь хоёр үнэн бахна шүү дээ. За тэгвэл одоо бидний үзэх энэ чакра самбара дандрын ёсонд суур зам өөр гэж юу юм бэ? Энэ яг энэ дандрын ёсон дотор болохоор юу юм гэвэл суур гэдэг нь үзэгдлийн мөн чанар. Зам гэдэг нь дадлагын үе шатууд, үүр гэдэг нь ухамсарын мөн чанар. За тэгэхээр энэ үзэгдлийн мөн чанар бол суур юм аа. Тэр яг юу юм бэ? Үзэгдлийн мөн чанар гэдээ ярихаар хүмүүс нэг сайн ойлгохгүй шүү дээ. Энэ яг юу юм бэ гэвэл бид энэ биенээс болж зовж байгаа, бид энэ сэтгэлээс болж зовж байгаа.
Өөрөөр хэлэх юм бол бид эрх чөлөөтэй биш байна. Бид энэ биед хоригдсон байна. Бид энэ сэтгэлийн хүрээнээс гарч чадахгүй байна. Энэ бие биднийг хязгаарлаж байна. Энэ сэтгэл биднийг хязгаарлаад байна. За энэ бие тийм тэр чигтээ муухай зүйл бол биш юм л да. Энэ бол одоо үргэлжил өвдөд байдаг ийм үргэлжил одоо муухайг амсуулаад байдаг ийм бие бол биш. Энэ сэтгэл ч гэсэн үргэлж гуниглаад байдаг тийм сэтгэл биш. Энэ бие сэтгэлийг бид муулаад байгаа юм биш. Тэгвэл эн чин хязгаартай байна гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл биднээс яг энэ торонд орцсон шувуу шиг. Энэ бие чин бидний тэр тор баггүй юу? За тэгэхээр Будда гэдэг чинь тэгвэл юугаар ялгаатай? Будда гэдэг нь төвдөр санжээ. Сан гэдэг нь чөлөөлөгдсөн, жаа гэдэг нь сэрсэн нэгэн гэсэн. Тэгэхээр энэ биенээс чөлөөлөгдөд энэ сэтгэл нь сэрх юмаа гэсэн утгатай үг болж байгаа байхгүй Буддач. Энэ зүгээр одоо төр зургийн зүйлийг хэлээгүй бүр мөсөн чөлөөлөгдөхийг ярьж байгаа. Бүр мөсөн төгс сэрхийг хэлж байгаа. За бидэнд тодорхой хэмжээгээр хүч байна, бидэнд тодорхой хэмжээгээр эрүүл сайхан бие байна. Тэгвэл энэ бүхэн чинь хязгаартай байна. За тэгээд та бидэн шиг ийм эгэл чирийн хүмүүс яаж энэ төгс бие төгс сэтгэлийг олох юм бэ? Одоо тэгэхээр л биднээс одоо нэг сайндаа л бид одоо эрүүл сайхан хоол хүнс идэл ингээл дасгал сургуул хийх юм да. Биеэ хөшөөчихгүй тулд. Тэрнээс бол нэг их хэтрэхгүй шүү дээ бидний хийж чадах юм. За тэгэхээр яагаад бид зовж байгаа юм бэ гэвэл шууд ба шууд бусаар энэ биеэс болоод зовж байгаа. Яагаад бид жаргалгүй байна гэвэл шууд ба шууд бусаар энэ сэтгэлээс болоод бид жаргалгүй байгаа шүү дээ. За ингээд альва юмс үзэгдлийг энэ бие одоо сөргөөр мэдрэхийг бид өвчин гэж нэрлэдэг та. Сайхнаар эергээр мэдрэхийг бид таашаал гэж нэрлэдэг. Энэ сэтгэл альва юмсыг сөргөөр мэдрэхийг бид зовлон гэдэг. Эергээр мэдэрч байгааг нь бид жаргал гэж нэрлэдэг. За тарны ёсонд бид энэ төгс сэтгэлийг бид огторгуйтай зөөрөлдөг. Төгс биеийг тэгвэл бид энэ одоо ухамсартай зөөрөлдөг. Төгс ухамсар. За ингээд зарим газарт энэ огторгуй ухамсар хоёр ингээд зөрчилдөх нь байдаг. За тэгвэл энэ үнтэй адилхан бас энэ огторгуй энэ ухамсар хоёр бас нэгдэж ийм нэг зүйл болох мөн байдаг байна. Тэгэхээр гэгэрл гэдэг маань төгс бие төгс лагшин гэж хэлсэн. Тэгэхээр энэ бидний бие яг огторгуй шиг тэлээд бидний сэтгэл яг энэ ухамсарт одоо бүхнийг танигч, бүхнийг болгоогч тэр ухамсар болж хуурах. Тэрийг л хэлж. Тэгэхээр таны тэр төгс бие огторгуй аль хүртэл үргэлжлэн тэр хүртэл төгж оршино. Таны тэр төгс сэтгэл чинь ерөөсөө бүх юмыг нэгэн зэрэг болгох тийм чадвартай. Тийм л болох юм. Таны сэтгэл ерөөсөө огторгуй хязгаар хаан тэр хүртэл бүхнийг болгоно гэдэг шүү дээ. За тэгээд энэ төвшөнд хүрэхэд бол ерөөсөө бүх юм хязгааргүй. Тэрийг л бид гэгэрл гэж яриад байгаа байхгүй бурхан болно гэж. Хязгааргүй огторгуй мэт хязгааргүй ухамсар. Хэмжээ хязгааргүй. Эхлэлч байхгүй, төгсгөлч байхгүй. Гэтэл бидэнд байж байгаа энэ бие одоо хязгаартай шүү дээ. Бидэнд байж байгаа энэ сэтгэл мөн хязгаартай шүү дээ. Бидний амьдрал ч гэсэн хязгаартай шүү дээ. Амьдрах хоногуд ч гэсэн тоотой шүү дээ. Бидний мэддэг бүх юм нэг газараас эхлээд нэг газар төгсөж шүү дээ. Тэр чинь л хязгаартай гэсэн үг байхгүй юу? Бид хэмжээ хязгааргүй гэж юу болохыг мэдэхгүй байна.
Энэ бол хизээч төрөөгүй, хизээч үхээгүй. Тэрийг л хязгааргүй гэж. Хэрвээ та надаас огторгуу гэж том уу гэж асуувал би үгүй л гэж хэлнэ. Огторгуу тэгвэл жижиг юм уу гэвэл би үгүй л гэж хэлнэ. Тэгээ ямар юм бэ гэхээр хязгааргүй юм аа. Хязгааргүй. Хязгааргүй гэдэг хэмжээс бидний оюун санаанд ерөөсө багтахгүй байгаа. Яг л бидний мэддэг юм болгон хязгаарт. За ингээд энэ бол ерөөсө бидний үгийн уг язгуурт нөгч гэдэг ганц зүйл бол энэ хэмжээ хязгааргүйд хүрэх. Бид энэ хязгаарлагдмал ертөнцид бид хязгаарлагдмал байдлаар амьдарч байгаа. Тэгэхдээ юу чин яг чи хаагаад яваад байгаа бидний тэр юм бол ерөөсөө л одоо хэмжээ хязгааргүйд хүрэх. Бидний амьдарч байгаа энэ ертөнц бол хил хязгаарын ертөнц байна. Энэхүү хэмжээ хязгааргүй ертөнцийг өчүүхэн төдий ч гэсэн хараад авах юм бол бид ийм хэмжээ хязгааргүй ертөнцид ингээд уяатай баглаатай ийм байж байгаа мөртлөө энээсээ болж зовж байгаа мөртлөө бид тэр хэмжээ хязгааргүй юмныг зах зуухаас нь жоохон ч гэсэн мэдэрчих юм бол бид энэ хил хязгаараа алдсандаа шууд айгаад эхэлдэг. Хил хязгаараас болж бид зовж байгаа хэрнээ хил хязгааргүй юмд гарчхаар бидэнд айдас төрдөг. Адгуус амтэн хүртэл ийм хашаа тор одоо юу байдгийг тэр хүрээний дотроо амгалантай байдаг. Энэ бол адгуус амтанд хүртэл байдаг тийм зүн бэлэг. Тэдэнд аюулгүй энэ дотроо байж хат аюулгүй байна гэсэн ийм одоо зүн байдаг бахна шүү дээ. Бид ч гэсэн яг адилхан. Бид энэ хил хязгаараас ийм хязгаартай байна уу, энэс болоод зовоод байна уу гэж байгаа мөртлөө хил хязгааргүй болохоос бид айгаад байдаг. Хашаа хоорондоо одоо айдасгүй ингэж амьдрахын тулд заавал хүн байх шаардлагагүй гэсэн үг байна шүү дээ. Матар шоргоолж хүртэл одоо тэрийг зөнгөөрөө safe одоо аюулгүй байна гэж мэддэг гэсэн үг. Тэгэхээр бид энэ хил хязгаарын хүрээнээс давж гарахыг одоо зорж байна. Бид альва соёлын хүрээнээс ч давж гарахыг хичээж байна. Бид шашин шүтлгийн хүрээнээс ч давж гарахыг хичээж байна. Бид шинжлэх ухааны хүрээнээс алив бүх хүрээ хашаа юу байна тэр бүхнээс бид ангижран чөлөөлөгдөх тийм зорилготой. Тэр бол бидний үгийн хүсэл. Ингэх нь энэ ертөнцийг илүү өнгө үзэмжтэй, илүү жаргалтай, илүү сэтгэл тавин тийм болгох гээд байгаа. Илүү юм хумаа хоорондоо хуваалцдаг, бие биенээ боддог. Тийм илүү сайхан ертөнц бүтгэхэд одоо нөлөөлөх гээд байгаа. Яг ковид эхлэхийн өмнө энэ ертөнц одоо глобалчлагдаад нэг сайхан болох нь гэсэн шинж орж ирсэн шүү дээ үг нь. Тэгсэн чинь л ковид эхэлсэн. Маш гонигтай л да. Нэг талаар гонигтай. Тэгэхдээ ковид бидэнд бас өөр юмнуудыг ч нээж өгсөн. Өөр боломжуудыг нээж өгсөн. Тэгээ ингээ ковидын дараа бол одоо бүр одоо хил хязгаар бүр нарийн болохоор барахгүй одоо биднээс хил хязгаарынхаа төлөө хоорондоо байлдаж байгаа үстэй. За би ингээд ямар нэг зүйлийг энэ зөв энэ буруу гэж яриад байгаа юм биш шүү. Зүгээр л яг одоо ямар хуу байдалтай байгааг л би ярьж байгаа. Эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, боловсролын хувьд, соёл шинжлэх ухааны хувьд ер нь энэ хил хязгаар багтаа орнууд илүү ч хөгжилтэй байгаа юм шиг та бүхэн санагддгүй гэж үү? Тэнд амьдарч байгаа хүмүүс нь хүртэл илүү аз жаргалтай юм шиг санагддаг шүү дээ. Гэтэл ч одоо ингээл шашин сүтлэх нь хэмжээтэй бүх юм нь хэмжээ хязгаартай ийм байгаад ахыг хэн ч хүсэхгүй байгаа үстэй. Ийм байх улам л бидний амьдралыг хэцүү болгоод байгаа үстэй. За энэ хэмжээ хязгаартай байдал бидэнд энэ хил хязгаар бидэнд тодорхой хэмжээний жаргал
цэнгэлийг өгж байгаа эргэлзээгүй. Тэгтээ ямар ч нөхцөл болцолгүй тэр аз жаргалыг бидэнд өгөхгүй байна. Энэ бол яг одоо энэ манай ертөнцийн гэрлэлттэй адилхан шүү дээ. За энэ зүгээр жишээ шүү. За ингээд улс орон болгонд гэрлэлт өөр янзаар явагддаг баг л та. Тэгтээ ерөнхийд нь би авч үзэхэд хүмүүс одоо ингээл бусдаас илүү ингээд бид хэн нэгэн хүнийг олж аваад ингээд өрх тусгаарлаад ингээд гэрээ тойруулж аваад тэгээд ингээд гэр бүл гэд нэрлэдэг штэ. Энд чи одоо нэг ёсны хил хязгаар татж байгаа л хэрэг үсттэй. Ингээл бусдаас тусгаар өрх гэр байгуулаад ингээл энэ миний гэр бүл гэл ийм байдалтай ингэж байхтаа л бид маш их дуртай. Энэ миний гэр бүл гэд тэ. За ингээд та нэг зүйлийг олж авч байгаа мэт боловч та маш том зүйлийг мөн алдаж байгаа. Таны олж байгаа зүйл алдж байгаа зүйл хоёрыг одоо харьцуулахын арга байхгүй шүү дээ. Харьцуулахын арга байхгүй. Та одоо тэр хүнтэй ингээд одоо гэр орноо хуваалцаа, ор дээрээ хуваалцаад одоо банкны данс мансаа хуваалцаад машина шеэрлээд явж гин үү? Та нар ингээд орондоо сандвич болоод унтчихин үү? Ер нь одоо 0-ын цугтаа орж гин үү ч над хамаагүй л дээ. Үнэндээ бол та хэд үргэлж ингээ хамтдаа бүх юмоо ингээд хуваагаад идээд ингээ байж ахыг тэрэнд надад асуудал байхгүй л дээ. Надад энэ ерөнхий санаа нь таалагддаггүй байхгүй. Ерөнхий санаа нь. Гэрлэлт үү, хайр дурлал уу? Сонголт гарч ирээд байгаа юм шиг те заримдаа. Яг жинхэнэ хайр гэдэгт бол одоо ерөөсөө ямар ч хил хязгаар байх учиргүй юм шиг үг нь бол. Хэрвээ та нэг юмд үнэхэрийн хайртай бол тэрэнд ямар нэгэн хил хязгаар байхгүй байх ёстой үстэй. Жинхэнэ хайр тэнд байх юм бол тэр юу зөв юу буруу гэдэг автоматар гарч ирнэ гэж би боддог. Энд ямар нэгэн хил хязгаар хэрэггүй. Тэгэхээр энэ төгс сэтгэлийг олно гэдэг чинь л яг энэ хайртай адилхан байхгүй. Тэгвэл бидний байж байгаа энэ бие сэтгэл чинь яг энэ одоо үеийн гэрлэлт шиг л байгаа байхгүй. За аль үндэсний ямар уламжлалын гэрлэлтийг мэдэхгүй тэгтэл одоо бидний гэрлэлт шиг л ялгаагүй л тийм байгаа. Зарим уламжлал ёсоо дагаж гэрлсэн гэр бүлүүд маш тогтвортой амьдардаг штэ та бүхэн мэдхүү. Яагаад гэвэл тэдэнд ийм хүлээлт маш бага байсан. Ерөөсөө л ёсоо дагаал гэрэлтсэн учраас тэдэнд одоо тийм айхтар их тий салалт малалт бол бага байдаг байна. За тэгэхээр бидэнд одоо бүдүүн бие, бүдүүн сэтгэл гэж байгаа. Нарийн бие, нарийн сэтгэл гэж байгаа. За тэгээд дээрэс нь бие сэтгэлийн нийтлэг шинж, бүдүүн бие сэтгэлийн нийтлэг шинж, нарийн бие сэтгэлийн нийтлэг шинж гэж байгаа. За тэгэхээр энэ ерөнхий буддизмаас ялгаатай нь тарны ёсонд одоо суурьнд гэхээр л одоо биеийн мөн чанарыг ойлгох, сэтгэлийн мөн чанарыг ойлгох. Тэгээд бие сэтгэл хоёрын нэгдэлт хүрэх. Тийм л байдаг шүү дээ. Яг одоогийн байдлаар бидний байж байгаа энэ бие бол одоо сохор морь. Бидний сэтгэл бол тахирч дутуу хүн гэсэн үг. Энэ тахирч дутуу хүн маш сайн нүдтэй байхгүй юу? Хараа нь маш сайн. Энэ морь хичнээн хурдан ч гэсэн тэр хаашаа явахаа мэдэхгүй сохор бахна шүү дээ. Тэгэхээр бид одоо энэ хоёрыг яаж нэгтгэх вэ гэдэг дээр л суралцах гэдэг. Энэ хоёрыг хооронд нь нэгтгэчих юм бол мөн сайхнаа да. Хаашаа л бол хаашаа явж болохоор болчихж байгаа үстэй тий. Морь бол хурдан, миний нүд сайн. Тэгэхээр хүссэн газар руугаа хүрэх бололцоотой болох юм.
За тэгэхээр л биднээс одоо биений мөн чанар, сэтгэлийн мөн чанарыг энэ хоёр хоорондоо ямар их харилцаатай гэдгийг л одоо судлахаас шаарахгүй болчих юм л да. Тэгж байж л бид энэ биеийг дадуулаад энэ сэтгэлийг дадуулаад эцэст нь төгс бие төгс сэтгэлийг олж авах л биш шүү дээ. За ингээд бид энэ одоо хязгаартай бие сэтгэлийг эрхшээсний нэг том жишээ бол биднээс одоо цаг гаруйхан хугацаанд ингээд хичээл сонсоод суухад л энэ бие энэ сэтгэл одоо ямар их гомдол гаргаж эхэлдэг та бүхэн бодоод үз. Над руу одоо хашигчж эхлэе шүү дээ энэ биеийн сэтгэл. Яг л одоо тосоор ингээд барьчихсан хүн шиг хайлал, урсаал, ядраал ингээл өстө нэр хэцүүд нь үздэй. Тэгээ энэ бие сэтгэл ингээд гомдлолоод ирэхээр ч одоо яасан ч урт үргэлжилдэг хичээлийн яасан ч их юм ярьдгийн гэдэл одоо эхлэе шүү дээ. За гэхдээ энэ бүдүүн бие, нарийн бие, маш нарийн бие эдгээрийн хоорондын мөн чанар энийг биш дээ. Лам гэлэмма тийм хувраг хүмүүс бараг 20 жил судалдаг юмыг та биднээс энд хэдхэн минутанд ингээд яриад өнгөрөөчихөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэднээс 20 жил энийг судалж хийж энд хүрдэг. Тийм хичээл юм шүү энэ. За бүдүүн бие гэдэг бол бидний мах, цус, арьс, яс, чөмөг, тарих тэдгээрийг хэлдэг. За ингээд эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал. За энэ шинжлэх ухааныхаа үүднээс одоо өндгөө эс гэдэг юм уу одоо эрбэлгийн эс гэдэг юм уу юу гэдгийг яг тэр нэрийг мэдэхгүй юм байна. За эцгийн цагаан дусал бол одоо ерөнхийдөө яс, чөмөг, тарих гурвын одоо үзэгдэх байдал нь байдаг байна. Үзэгдэх байдал нь. За тэгвэл эхийн улаан дусал бол одоо мах, цус, арьс гурвын одоо гол үзэгдэх шинж нь багнэ. Төлөөлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл эцэг эхээс ийм 3 зүйлийг авдаг гэсэн үг. Тэгэхээр эхээс авсан болгон доороос дээшээ чиглэлтэй, эцгээс авсан болгон дээрээс доошоо чиглэлтэй байдаг байна. За ийм 6 зүйлийг бид эцэг эхээс авдаг. Энийгээ бид бүдүүн бие гэж нэрлэдэг байна. За тэгвэл нарийн бие гэж 72,000 судал, 21,600 энерги, улаан цагаан туслууд. За улаан туслууд биеийн хаасайг байгаад гэхдээ биеийн доод хэсэгт, цагаан туслууд биеийн хаасайг байгаад гэхдээ дийлэнх нь биеийн дээд хэсэгт байдаг байна. 72,000 судал, 21,600 амьсгал бидний авдаг. За тэгээд улаан цагаан туслууд. За улаан тусал байдаг хамгийн одоо маш чухал цэг нь нууцын хүрт байдаг байна. За цагаан туслын байдаг хамгийн гол цэг нь зулаан хүрт байдаг байна. За эдгээрийг нарийн бие гэж нэрлэнэ. За одоо маш нарийн бие гэж тэгвэл юу юм бэ? Маш нарийн бие сэтгэл. Бие гэдэг бол энерги гэж ойлгох хэрэгтэй. За маш нарийн энергийг бид одоо жишээлх юм бол унтаж байх үедээ мэдэрч идэг байна. Бид зүүдлээгүй маш гүнзгий унтаж байх үедээ. За тэгэхээр бидний маш нарийн энергийн суурь нь маш нарийн сэтгэл. Маш нарийн сэтгэл нь тэгвэл юу юм бэ гэхээр бидний 5 мэдрэхүү. Уучлаарай бидний бүдүүн сэтгэл 5 мэдрэхүү байхгүй. Бидний бүдүүн сэтгэлийг 5 мэдрэхүү юм. За тэгэхээр бүдүүн сэтгэл гэдгээр 5 мэдрэхүү. Нарийн сэтгэл гэдгээр тэгвэл одоо бидний 80 төрлийн бодол,
30 хэдэн төрлийн шунал, 7 төрлийн шуналт бодол, 51 оюуны үзүүлэлт. За өөрөөр хэлэх юм бол бидний бодлууд голчлон одоо нарийн сэтгэл тооцогддог байна. За тэгэхээр энэ нарийн сэтгэлийн суурь нь улаан цагаан дуслууд. Улаан дусал гал ба хий махбодоос модын одоо гал ба хий махбодын одоо яг ог шим нь цагаан дусал гэдэг маань шороо ба усан махбодын бүр нарийн хамгийн нарийн шим нь байдаг байна. Тийм учраас энэ улаан цагаан дуслууд чинь бидний тэр 21600 амьсгал өдөрт авдаг тэр амьсгалын суурь нь болдог байна. Тэр 21600 амьсгал чинь 21600 судлалын суурь болдог байна. За тэгвэл тэдгээр судлуудын чинь суурь нь одоо ёстой бидний энэ мах яс тэдгээр зүйлс болох нэ. За одоо маш нарийн бие сэтгэлийн талаар ярих юм бол маш нарийн бие сэтгэлийг бид одоо яг бүрэн хэмжээгээр нь үхлийн үеэр мэдэрдэг. Тэгвэл одоо бүрэн бус хэмжээгээр бид өдөр болгон нойрсох үедээ мэдэрдэг гэсэн үг. За ингээд бүдүүн энерги уусахад бүдүүн сэтгэл уусна. Нарийн энерги уусахад нарийн сэтгэл уусна. За ингээд 5 мэдрэхүү унтраад бүх бодол арилчлаа. Одоо инхээр яг цаана юу үлдэх вэ? Яг юу үлдэх вэ? Та яг нам унтчихад яг тийм байдаг штэ. Таны 5 мэдрэхүү хураагдаад ингээд таны бүх бодлууд алга болцсон байдаг. Таны юмыг хардаг, юмыг боддог тэр бодол чинь унтарсан. Тэгтээ энд ганцхан бодол байгаа, тэр юу ч боддоггүй тэр бодол байгаа. Ганцхан юу ч боддоггүй, юу ч харддаггүй, юу ч сонсдоггүй тэр л нэг бодол үлдсэн. Тэр чинь маш нарийн сэтгэл байхгүй юу? За ингээд унтаж байх үедээ би одоо гүн орны үед зарим нэг хэмжээгээр мэдэрч байгаа нь тэр юм. Харин үхлийнхаа үеэр бид энийг яг төгс мэдэрдэг байна. Энэ юучгүй хоосныг бид одоо хоосон гэж нэрлэдэг. Юугаар хоосон юм бэ гэвэл бодлоор хоосон. Бодлоор хоосон болохоос биш энэ хоосон чанарын хоосон бол биш юм шүү. За энэ эхний хоосныг бид томпа гэж нэрлэдэг байна. За ингээд дараа нь бүр гүнзгий рүүгээ ороод ирэхээр бид авгаа хоосон гэж байгаа. За тэгээд улам гүнзгий ирэхээр бид юр бусын хоосон гэж байгаа. Тэгээд бүр гүнзгийдээ орохоор бид тамжид томпа буюу бүх юм хоосон гэж нэрлэдэг. За тэнд очиход бол яг хоосон окторгуйд ганцаархнаа ингээд одоо дүүжлэгдээд байж байгаа юм шиг. Хоосон окторгуй та хоёр. Юунаас дүүжлэгдэж байгаа бүү мэд, юунаас барьж байгаа олс байхгүй, юу ч байхгүй, зөвхөн хоосон окторгуй та хоёр. За ингээд энэ гүнзгийчээр хараад хамгийн гүнзгий тэр одоо бүх юм хоосон гэдэгт нь хүрлээ шүү дээ. Тэнд бол одоо ерөөсөө зуурах юм юу ч байхгүй тийм хоосон, барих юм, бодох юм юу ч байхгүй тийм хоосон. За тэнд бид хүрэх ёстой. Одоо бид энэ дадлага бяцлалаараа бидний хүрэх ёстой цэг бол тэр юм. За энийг л одоо ингээд гигэн гэрлийн их маха мудар зогчин бурханлаг чанар гэгчлэн одоо янз янзын нэрээр нэрлэж байгаа. Одоо бидний хүрэх ёстой цэг бол тэр. За энэ ингээд одоо энэ хамгийн гүний энэ хоосныг чинь л бид гигэн гэрлийн их маха мудар үлөрхүн авга таашаал одоо чакра самбара дээд амгалант гэж нэрлээд байгаа юм шүү дээ. За ингээд тэнд хүрэх одоо цорын ганц арга бол бясалгал юм аа.
өөр олон зүйлүүд тал талаас одоо тустай байж болно л доо. Тэгэхдээ ерөөсөө л тэнд хүрэх цорын ганц зам бол бясалгалаар л хүрнэ. Өнгөрсөн цагт гэгэрэлт хүрсэн хүмүүс бясалгалаар хүрсэн. Ирээдүйд гэгэрэлт хүрэх хүмүүс ч гэсэн бясалгалаар л хүрнэ. Одоо цагт ч мөн адилхан. Янз бүрийн эрдэм сураад одоо тустай гэвэл тустай. Тэгтээ гэгэрэлт хүрэх үү гэвэл хүрэхгүй. Та нар надаас элдв зүйлд суралцах тэгээд хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэж асуув штэ. Тэгэхээр би бол сурсан ч болно, сураагүй байсан ч болно гэж хэлнэ. Яагад гэвэл тэр чин таныг одоо тэр далд ухамсартаа тэр сэтгэлийнхаа бүр гүнзгий төвшөнд хүрэх шууд арга ягаад ч биш байхгүй. Тэнд хүрэх шууд арга бол зөвхөн бясалгал. Одоо нэг өөр жишээгээр ярих юм бол та надаас одоо ер нь хүнтэй хамт байсан дээр үү ганцаараа байсан дээр үү гэж аль нь илүү одоо аз жаргалтай вэ? Жаргалт хүрэхэд аль нь дээр вэ гэж та асуув штэ. За хүнтэй зүг байсан ч ганцаараа байсан ч ялгаагүй гэж би хэлнэ. Ялгаагүй. Яагад гэвэл ганцаараа байна уу хүнтэй байна уу гэдэг чинь таны жаргалт хүрэх тийм шууд зам биш байхгүй. Аль нь ч. Тэгвэл жаргалт хүрэх шууд зам чи юу юм? Хайр. Ямар ч нөхцөл болцолгүй хайр. Тэгж л би хэлнэ. Та энэ хамгийн гүнзгий сэтгэлийнхээ тэр төлөвт хүрийг гэвэл энэ л нэг үсэл туслах уу гэвэл туслана. Тэгтээ шууд зам биш. Хоосон чанар туслах уу гэвэл туслана. Тэгтээ шууд зам биш. Шууд зам нь юу юм бэ гэхээр л бясалгал юм аа. Энэ бүх хил хязгаар одоо хүлээс энэ торноос чөлөөлөгдөх цорын ганц арга бол тэгэхээр бясалгал байх нэ. Энэ биеэс хитийдэж, энэ сэтгэлээс хитийдэж, энэ оршихуйгаас хитийдэж гарах одоо хитийдэж харах тэр цорын ганц цонх бол бясалгал байна шүү дээ. Энд бие гайхалтай бие, энэ сэтгэл гайхалтай сэтгэл. Энэ бидний амьдрал бол гайхалтай. Тэглээ гэд энэ бидний үнэхэрийн туйлын хүслийг биелүүлж чадахгүй байна. Бидэнд хүссэн зүйлийг маань өгөхгүй байна. Та яг энийг өөрөө өстэй чин сэтгэлээсээ бодоод үзэх юм бол үнэн хэрэгтээ одоо биднээс ингэж маш завгүй байгаа учраас яг одоо үнэнч өөртөөгөө хүртэл юм үнэнч байх тийм зав бидэнд байхгүй байгаа даа шүү дээ. Яг үннээр нь ингэж юмыг харах тийм зав бидэнд байхгүй байгаа. Бид зүгээр л маш завгүй байгаа даа. Юу ч хийгээд яваад байгаа нь те юу ч хийгээд яваад байгаа ямар ч гэсэн л завгүй л байна. Бид маш жаргалтай байгаа болохоор завгүй, эсвэл бид маш зовлонтой байгаа болохоор завгүй. Ерөөсөө л завгүй. Хязгааргүйг олж харах цорын ганц цонх бол бясалгал юм аа. Гитлэхгүй гэгэрэлт хүрэх цорын ганц тэр хаалга бол бясалгал юм аа. Тэгээ дээд амгалант Андреас бол ерөөсөө маш өвөрмөц бясалгалын аргыг бидэнд заадаг. Чакра самбара дандарт хэрхэн бясалгал хийх вэ гэдгийг бидэнд яг заадаг. За өөр маягаар жишээ авъя л да. Бидний бие сэтгэл яг ийм ямар ч цонхгүй, ямар ч хаалгагүй ийм төмөрөн ийм хайрцаг гэж бодъё. Төмөр хайрцаг. Энэ төмөр хайрцгийг онгойлгох хоёрхан л арга байгаа. Нэг нь бол үеийн хүч, нөгөөх нь бясалгалын хүч. Энэ төмөр хайрцаг чи бидний бие байхгүй, бидний биеийг хэлж байгаа. Тэгвэл бидэнд энэ 5 цонх байна штэ, бидэнд 5 мэдрэхүй байна штэ гэж та хэлэх бах. Тэгээ энэ бидэнд байгаа энэ 5 мэдрэхүй ухамсар чинь бидэнд тэр юмсын мөн чанарыг олж харах тийм хэмжээний цонх биш байна. Тэгээ тэр төмөр боксыг онгойлгоход ерөөсө бидэнд нэг үеийн хүч,
эсвэл бяцлаглалын хүч хэрэгтэй. Тарны ёс болгонд бид бяцлаглалын хүчийг үүлийн хүчтэй хавсруулдаг, хамтдагдаг. Тэгэхээр үүлийн хүч гэдгийг та бүхнийг ойлгож байгаа гэж найдаж байна. Бид энэ талаар маш олон удаа ярьсан. Үхэл бол үүлийн хүч, нойр бол үүлийн хүч, секс бол үүлийн хүч, уур, хилэн, шунал, эго, эргэлзээ, тэнэгэлзээ, муухаг бүгдээрээ үүлийн хүч. Ерөнхий үндсэн буддизмд бол энэ нисванасыг ерөөсөө ашигладаггүй штэ. Ашиглах нь битгий хэл энийг салах ёстой, энийг арилгах ёстой гэж үздэг. Зөвхөн тарны ёсонд л бид нисванасыг бид ашиглаж өөрсдийнхөө аргаа болгож ашиглаж бэлгүүнд оруулдгаа гэж ярьдаг. За ингээд бид бяцлал энэ тарны бяцлагалда үүлийн хүчийг ашиглах юм бол яадаг юм бэ гэвэл бидний хийж байгаа дадлага бяцлагал маш их хурдсдаг. Хурдсгуур байхгүй нэг ёсны. Тэгэхээр зөвхөн бяцлаглалын хүчээр бол удна гэсэн үг. Үүлийн хүчтэй хавсруулж иж, тэгж иж тарны ёс маш хурдан урагшилдаг байна шүү дээ. Та өөрийнхөө тарны бяцлагалд үүлийн хүчийг хавсруулна гэдэг чинь яг Ferrari надад өгч байгаатай л адилхан. Хурдны машин Ferrari. Тэгвэл үүлийн хүчийг хэрэглээгүйгээр зөвхөн бяцлаглынхаа хүчээр явна гэх юм бол бяцлаглын чинь хүч таны л өөрийн чинь л хүч. Өөр хаанаас ч гарч ирж байгаа биш. Та тэр хүч тэнд ингэ байж ийн гэж байхгүй. Та тэрийг чинь дадуулж иж гаргаж ирэх байхгүй. Бяцлагсаар өөрийнхөө хүчээр бяцлагсаар байгаад гарч ирэх ёстой тэр бяцлаглын хүч. Энийг юутай зөөрлж болно гэж энэ яг дугуй унаад явж байгаатай адилхан. Та өөрийгөө Германы хайвайгаар Германд хурдны замаар дугуй унаад жийжинаа л гэсэн үг. Тэгэл төсөөлчих. Яг адилхан. Би бол танд тэгж яваасаа гэж зөвлөхгүй. Германы хурдны зам дээр дугуйтай явж болохгүй. Дугуй гэдэг чинь та 100% өөрийнхөө булчин шуурмсаар явна үсттэй. Өөрийнхөө булчин шуурмсад 100% найдаж явна гэсэн үг шүү дээ. Та бүхэн ингээд дугуй чигээ явж байгаа хүмүүсийг харсан уу ингээд толгой нь ингээд хоёр тишээ хөдлөөд идэв шүү дээ. Яа тэгвэл тэднүүсийн чинь булчин шуурмс нь ингээд хүчин барагдаад нэг үлдээгүй учраас толгой нь бас ингээд нэмэр болох гээд ингээд байгаа. Тэгвэл та нар тэр Германы хурдны зам дээр тэр Ferrari унаад өгч байгаа хүмүүсийг хараарай. Зүгээр зочныхоо өрөөнд диван дээр буудан дээр ингээд сууж байгаа юм шиг зүгээр арагшаа налаа суудсан байж байгаа. Тэгээд тэдний хөлн тэр газн дээр хөрвөөгүй юу зүгээр харваад одно. Энэ чинь нэг төрлийн чөлөөлөлт, эрхчлөө маш их эрхчлөөг та мэдрэх байхгүй юу? Шүнгэнэл явна штэ. За тэгээд ингээ буруу тийшин залчих юм бол тэр хурдны замаасаа гараад уулахад ус юу эдгийн тэр толгод дээгүүр даваад тэгээ явчих мэднэ. Бас аюултай. Та эсвэл хин нэг ална эсвэл өөрийг ална. Ferrari жолоодно гэдэг бас тийм амар хэрэг биш. Таны л сонголт штэ. Та дугуйгаар явмаар байна уу? Ferrari унаад өгмөр байна уу? Таны л сонголт. За тэгээ Ferrari унах бас тэгтээ аюултай гэж түрүү хэлсэн. Маш их хүчтэй байхгүй юу? Маш их хүчтэй. Хамаагүй залах юм бол зүгээр уул даваад нэснэ гэсэн үг. 250 500 морины хүчтэй гэсэн үү? Санахгүй байна. Тийм учраас Ferrari жолоодно гэдэг тарны ёсонд нууц сургаал гэсэн үг. Харин дугуй бол бүх хүмүүс зөвшөөрнө. Жолооны үнэмлэхгүйгээр зүгээр л дугуй унахад бүгдэд зөвшөөрнө.
So тарны ёсыг дадуулахад бол харин танд жолооны үнэлэх хэрэгтэй ахна ш. Тэр нь юу юм бэ гэвэл ван авшиг. Ван авшиг. Би энд ван авшиг хүртээдэггүй. Би та бүхэнд ван авшиг хүртээдэггүй. Яагаад гэвэл би та нарыг эхлээд Ferrari унуулад үзүүлчихье гэж бодож байгаа. Эхлээд унуулад үзүүлчихье. Тэгээд хэрвээ таалагдах юм бол явж очиод тэр авшиг дамжлагаа зохих багшаас аваарай гэж. За тэгэхээр Ferrari унахын тулд танд жолооны үнэлэх хэрэгтэй. Тарны ёсыг дадуулахын тулд танд ван авшиг хэрэгтэй. Тэгвэл дугуй унахад тийм шаардлага хэрэггүй бахнэ. Дугуй унахад та зүгээр өөрийнхөө булчин шүрмсийг хэрэглэнэ гэдэг би мэдж байгаа учраас танд заавал тийм үнэлэх авах шаардлага байхгүй. За ингээд бид одоо хязгааргүйд хүрэхээр зорж байгаа. Тэр хязгааргүй гэдэг чинь ямар юм бэ гэх юм бол яг л окторгүй шиг. Тэгвэл окторгүй яг ямар харагддаг юм бэ? Окторгүй яг яаж харагддаг? Окторгойд ерөөсөө тэгж харагдана, ингэж харагдана гэсэн юм байхгүй. Окторгойг ерөөсөө зөөрлөх тийм зөөрлөл байхгүй гэсэн үг. Ямар нэгэн л хязгааргүй зүйл. Таач вэ, би ч вэ. Бид цөмөрөө ерөөсөө бидний угаасаа ирээд хайгаад хүсэж зориод байгаа юм л ерөөсөө тэр хязгааргүйд л хүрэхийг тэмүүлж байгаамаа. За ингээд үеийн хүчийг яаж хэрэглэх вэ гэдгийг үнэхээр гүнзгий заадаг ганц тантрын ёс бол чакра самбара дандар юм аа. За яагаад гэдгийг би та бүхэн тайлбарлаж байна. Яагаад гэвэл одоо ямандаг ч юм уу, цагийн хүртэн ч юм уу, хээ базар ч юм уу. Нөөцийн хураангуй. Тэдгээр дандрын ёснууд тэр бүх дандрын ёснууд үеийн хүчийг хэрхэн бид одоо гэгэрлийн замдаа ашиглах вэ гэдгийг заадаг. Тэгэхдээ хамгийн гүнзгий, тэгээд хамгийн нарийн ёстой нэгэнгүү заасан байдаг нь чакра самбара дандар юм аа. Тийм ч учраас их богд 100% хүртэл өөрийнхөө номонд энэ дээд амгалан дандрын ёс бол хурдсгуур юм аа гэж хэлсэн. Хурдсгуур юуг хурдсах юм бэ гэвэл бидний бясалгалыг маш хурдсгана. Яагаад үеийн хүч ийм хүчтэй байгаа юм? Яагаад? За энийг би нэг жишээгээр одоо эхийн хайраар би одоо маш олоодаа эхийн хайрыг би жишээнд авдаг л да. Заавал эхийх ч биш. Ер нь өөр хүүхдэд хайрлах хайр. Хүүхдэд хайрлах хайр ямар нэгэн шалтгаанаар гарч ирдэг. Хүүхдэд хайрлах хайр ямар нэг төр зүрийн байдалтайгаар ингээд шаардлага гарахад гарч ирдэггүй. Энэ зүгээр л хүүхэд хизээ төрн тэнд тэр хайр тэгэл байж идэг. Хаанаас яаж гараад ирсэн бүүмэд. Зүгээр л тэнд байж идэг. Энэ бол үеийн хүч юм аа. Тэгээд үеийн хүчин дотроо одоо үеийн хүчнүүд дотроос нэлээд хамгийн хүчтэй үеийн хүч бол өөр хүүхдэд хайрлах хайр. За өөр хүүхдэд хайрлах хайр одоо маш хүчтэй учраас заримдаа бид өөрсдийгөө мартахад хүрдэг. Зарим хүмүүс бүр өөр хүүхдэд болох л амьдралын утга учир гэж боддог штеп. Тэгээ өөр хүүхдэд бол гайхалтай байлгүй яах вэ? Тэгтээ та өөрийгөө мартаж болохгүй. Өөрийнхөө гэгэрлийн замыг орхиж болохгүй. Тэгээ хүүхдэд хайрлах хайрыг ямар ч дадуулах шаардлага байхгүй. Та тэрийг давтах, дадуулах ямар ч шаардлага байхгүй. За тэгсэн ч гэсэн та дээрэс нь нэмээд жоохон дадуулж бас болно. Тэгэд өөр хүүхдэд хайрлах хайр бидний сэтгэлийн ерөөсөө бүр хамгийн далдаас гарч ирдэг байхгүй. Тэгж бүр тэр гүнээс гардаггүй байсан бол бидэнд тийм их чадал хүч хаанаас гарч ирэх юм? Тийм их энерги бидэнд хаанаас гарч ирэх юм? 24 цагаар хийх ажил штэ хүүхэд. За тэгээд магадгүй 25 жил тасралтгүй.
За ингээ 25 жилийн дараа тэднээс одоо юу гэж хэлэх юм бүү мэд. За баяртай гэд явсан ч байж магадгүй. Баяртай гэд явах юм уу? Эсвэл илүү их асуудал авчрах юм уу? Энийг л биднээс үеийн хүч гэж яриад байгаа байхгүй. Тэгээд энэ үеийн хүч чинь таны өнгөрсөн төрлөөс ирсэн гэж боддоо. Та өөр хүүхдээ хайрлахын тулд заавал ийм сүсэг бишрэлттэй айхтар бясалгалж бүтээлж байх шаардлагагүй шүү. Хамгийн мууч хүн ямар ч хүн байсан өөр хүүхдээ хайрлах хайр байж л үүдэг шүү. Энэ орчлон дээр маш их муу зүйл хийдэг тийм хүмүүс бүгдээр л хүүхдтэй хайртай байгаа шүү. Бараг бүгд. Тэгээд та надад би өстө өөр хүүхдтэй маш их хайртай гэж хэлэхэд чи би юусаа гайхдаггүй. Гайхахчгүй. Тийм үү яасан мундаг юм бэ гэж хэлэхчгүй магадгүй энэ чин таныг харинч заримдаа бүр муу хүн болоход ч хөргөх бололцоотой. Тийм одоо хувилбар бас байгаа. Яагаад гэвэл та өөрийнхөө хүүхдэд маш их хайртай улмаас хавцсан ойрцсон бүхэнтэйгээ хэрэлдэж маргалдаад үр хүүхдээ өмөрөд явж байгаа шүү дээ. Бусад бүх хүүхдүүд маш муу, ганцхан таны хүүхд хамгийн сайн хүүхд үсттэй. Би заримдаа энэ хүүхдээ аврахын тулд машин өргөцсөн ээж байна гэж сонссон шүү. За энэ одоо үнэн биш ч байж магадгүй. Тэгвэл энэ дотор үнний хувь байгаа байхгүй. Тэр их хүч хаанаас гараад байгаа? Бие махбодын хувьд ч, шинжлэх ухааны хувьд ч яаж ч аваад үтсэн тэр физикийн хуулинд тохирохооргүй юм байгаа үсттэй. Тэр ерөөсөө тэр үр хүүхдээ хайрлах сэтгэлд тэр физикийн химийн хууль ерөөсөө огт үйлчлдэггүй гэж хэлж болно. Физикийн байтугай байгалийн бүх хуулийг зөрчиж хамаагүй машин өргөөд хүүхдээ аварч чадхаар тийм хүч байж байгаа байхгүй. Энэ хүчийг л бид ашиглах гэдэг байхгүй. Энэ чинь л байгалийн хүч. Үеийн хүч гэж энийг яриад байна шүү дээ. Миний хэлэх гээд байгаа зүйл бол өөр хүүхдээ хайрлна гэдэг чинь таны сонголт биш байхгүй. Танд ямар ч тийм сонголт байхгүй. Та хүснэ үү, хүсэхгүй байна уу ялгаагүй. Таны хүүхэд төрнө тэнд энэ хүүхдийг хайрлах уу, хайрлахгүй юу гэсэн тийм заалт менюн дээр байхгүй. Та хүчинд авч энэ үеийн хүч юм. Танд тэрийг хайрлахаас шүү ямар ч тийм одоо сонголт байхгүй гэдэг шүү дээ. За тэгвэл энэнтэй энэ одоо хосуудын хоорондын хайр бие биений хайрлах хайрыг аваад үзье л да. Эр хүн эм хүнийг хайрлах, эм хүн эр хүнийг хайрлах. Энэ чинь үеийн хүч биш шүү дээ. Энэ биш байхгүй үеийн хүч. За тэнд одоо адил төстэй чанар байгаа л байх л та тэгтээ. Ер нь бол хүнд дурлахаар маш их гинт одоо анх хүнд дурлаж ах үедээ одоо карманд маш их итгэдэг болчдөг мэдхүү. Бит хоёроостай яг уулзах тавилан заяатай гэл. Тэгэл өстэй нэр урдийн барилдлаханд ч итгэл, хойд төрөл байгаад ч бараг итгэл. Гэхдээ л эн чинь үеийн хүч биш юм аа. Тэр энэ нь бол одоо үеийн хүч гэхээсээ илүү бидний бясалгалын хүчтэй илүү төстэй. Биднээс энийг бодож одоо төлөвлөдөг байх нь шүү. Бясалгадаг гэсэн үг. Дадуулдаг гэсэн үг. Та тооцоо гаргаад тэр тооцооныхаа дагуу хүчин чармаалт гаргаад ингээд дадуулдаг гэсэн үг. Энэ хүн над маш их таалагдж байна. Энэ хүнийг хайрлах ёстой. Би одоо ингэж хайрлна. Тооцоолдог гэсэн үг. Тэрэн дотор карма байгаа л да. Карманы нөлөө бас байгаа. Карманы оролцоо байгаа гэсэн үг. Тэгсэн ч гэсэн ихэнх нь бясалгалын хүч. Тэгэхээр эхнэр нөхрийн хоорондын хайр бол дадуулах хэрэгтэй. Чармаах хэрэгтэй. Тэгэхгүй л тэр хүн тэнд ингэ байж гинэ гэж байхгүй. Та надаа эхнэр нөхөртөө би энэ надад ямар ч дадлах хэрэггүй би зүгээр л хайртай. Би ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрладаг гэж хичнээн ч надаа хэлээд нэмэргүй. Би тэрэнд чинь итгэхгүй. Тэгжэл бүү хэлээрээ би тэрэнд чинь итгэхгүй. Магадгүй та үнэхэрийн одоо би ямар ч нөхцөл болцолгүй хайртай. Тийм ээ тэнтэй хайртай. Тэгтээ
Та дадуулахаа бити мартаарай л гэж би хэлнэ. Жохон ч ихсэн дадуулахаа бүү мартаарай л гэж би хэлнэ. Яагаад гэвэл та унтахынхаа өмнө энэ хүнийг би насан туршдаа үүрт хайрлана гэж бодоод унтдаг. Өглөө босоход ч тэр хүн байхгүй яваад өгсөн байж ч мэдэн шүү. За тэгэхээр бид энд хоёр янзын хайр ярьлаа шүү дээ. Нэг нь ямарч угаас төрсөн хайр, нөгөөх нь дадуулгаас гарсан хайр. Угаас төрсөн хайр нь энэ үр хүүхдэд хайрлах хайр, дадуулгаас төрсөн хайр нь энэ эхнэр нөхрийн хайр. Тэгвэл энэ хоёр хайрыг хооронд нь нийлүүлчих, нэгтгэж хэл та. Хослуулад. Тэгвэл энэ таны хайрыг ямар хүчтэйгээр өдөөх үү та боддоо. Ямар их хүчтэй хурдтай болох вэ? Тэгэхээр энэ угаас төрсөн хайр нь үүлийн хүч, дадуулгаас төрсөн хайр нь бидний бясалгалын хүч. Энэ хоёрыг нэгтгэх юм бол бидний энэ тарины бясалгал зүгээр маш хурдтай л болно. Нөгөө Ferrari үсттэй. Ferrari үнсэн юм шиг тийм хурдтайгаар өөрийнхөө тэр хамгийн гүний машинарын сэтгэлд хүрнэ. За ингээд Будда шагчмын жишээлбэл ингээд тарины ёс айлтахад ингэж хэлсэн байдیں۔ Жишээлбэл ингээд бусад андрын ёс шүү дээ. Нөөцийн хурангуй ч юм уу хэв азарч байдаг юм уу тэдгээр тарины ёс Бурхан багш 2500 жилийн өмнө айлцсан. 2500 жилийн дараа ийм байна. Тэгвэл 3000 жилийн дараа маш багасна. Маш суларна энэ дадлага. За тэгвэл 3500 жилийн дараа бүр их суларна. Яагаад гэх юм бол энийг заасан тэр үе байж байгаа энэ хоёрын хооронд маш хол зай байна. Тийм учраас. Тэгвэл энэ дээд амгалан дандрын ёс холдох тусмаа улам хүчрхэгч нэ та боддоо. Холдох тусам улам хүчтэй болно. Яагаад гэвэл энэ шунал хүсэлтээр дөрөөлдөг учраас. За яагаад ингэж энэ дөрөтлийн цөөн цаг хүний буян багсаад хүний хилэн зэгсээд байх тусам энэ бүх сөрөг энерги бүх энэ сөрөг нисваны сучин бүр илүү хүчтэй болоод байна. Тэр бүр илүү хүчтэй болох тусам энэ дандрын ёс бүр илүү хүчрхэгчнэ гэдэг шүү дээ. Энэ ертөнцийн дээр ерөөсөө маш их нийтийг хамарсан нийтлэг үеийн өр гэж байгаа шүү дээ. Нийтийг хамарсан энэ нийтлэг үеийн өр маш хүчтэй ийм давлгаанууд явагдаж байгаа. Эдгээрийг л бид ашиглаж өөрсдийнхөө замд ашиглах шаардлагатай байна. Энэ ертөнцийн болоод байгаа энэ хүчнүүд биш дээ эднүс чинь яг бидний явах ёстой зам биш. Тэгвэл энийг бид замдаа ашиглаж болно гэдэг шүү дээ. Ковидын үе гээл нэг хэсэгтэй л тэгэл янз янзын дайн тулаан гарч байна. Маш их зүйл өөрчлөгдөж байна. Маш их хүчнүүд ингэж гарч ирж байна. Тооцоолохын аргагүй, урьдчилан таахын аргагүй тийм явдлууд зөндөө болж байгаа. Яг ийм үед бид энийг боломжоо болгож ашиглаад илүү сайн амьдралыг зохион байгуулах, илүү сайхан хүн болох, илүү сайн ертөнцийг бий болгоход биднээс ингээд чиглүүлэх шаардлагатай байна. Нэг жижигхэн жишээ татахад ковидоос өмнө би ерөөс онлайнаар ингэж хичээл заана гэж хизээч бодож байгаагүй. Би тэрэнд дуртайч байгаагүй. Тэгээ ковидын үеэр биднээс яалтчгүй яах чаргагүй бидэнд цорын ганц гарц энэ байсан учраас онлайнаар зааж эхэлсэн. Тэгээд маш олон хүмүүс тусыг хүртэж штэ. Тэгээ эн чинь тэгэл бас л нэг зүйл хаагдахад дахиад нэг хаалга хаагдахад дахиад нэг хаалга нээгднэ гэдэг чинь л энэ жишээ мөн биз дээ. Ийм золгүй явдлуудыг л бид боломжоо болгож ашиглаж болно гэд яриад штэ. Та нарын сургаал заадаг юм бол ерөөсөө л тэр.
Тэгэхээр энэ үеийн хүч чинь өөрөө маш хүчрхэг учраас биднээс нэг их хүч гарахгүй байгаа үстэй. Биднээс нэг их хүч гарахгүй энэ үеийн хүчийг өөрийг нь ингээд ашиглачаад бийж болохоор байгаа байхгүй. Таны амьдралд одоо бие махбодын ч юм уу сэтгэл санааны ямар нэгэн хямрал гарах тэр мөчөд тэрхүү хямралыг та боломжоо болгож ашиглаа. Одоо яг миний боломж яг энэ шүү, яг гараад ирлээ шүү гэл тэр гайхамшигтай хүчийг ашигла. Ашиглаа зогсохгүй зөв замаа сонгочих. Зөв замаа сонгочих юм бол энэ хүч чинь таныг тэр замаар чинь зүгээр урагшлуулад хурцгаад өгнө. Ямар л зам сонгон таны сонгосон тэр замаар л таныг зүгээр хурдлуулна гэсэн үг. Салхи шиг туугаад одно. Тэгэхээр замаа зөв сонгоо гэж хэлээд байгаа. Зарим төвдийн лам нар хувь хүмүүс шүү дээ. Юу гэж залбирдаг гэж надад илүү асуудал бэрхшээл тохиолдох болтугай гэж залбирдаг. Яагаад тэгж юм? Яагаад гэвэл асуудал гэдэг чинь маш хүчтэй үеийн хүч байхгүй юу? Тийм болохоор энэ хүч маш ашигтай. Ашигтай тийм хүмүүст. Тэгвэл та бидний хувьд бол юу вэ? Аль болох саад бэрхшээл одоо бүү тохиолдосоо гэж залбирч байгаа үстэй биднээс. Тийм ч учраас би танд асуудал тохиолдосоо гэж бүү залбираа гэж зөвлөх байна. Бидэнд асуудал хангалттай биш. Энээс илүү одоо яах юм? Энээс илүү юу хэрэгтэй юм бидэнд? Ашиглая гэвэл бидэнд асуудал дүүрэн биш. Бидэнд ингээд ямар ч асуудал байхгүй биднээс ня ла гэл бүр нэг эрхэлчихсэн ингээд зомби маягтай одоо осолдохгүй л хөдлөөл ингээл яваал байгаа юу хийгээд яваад байгаа юм бүү мэд. Өгсөн гэхэд өгсөн хүн биш. Тэг амьд байна гэхэд амьдарч ийн гэхэд хэцүү. Өгсөн амьдын хооронд л ингээл өдөр хоног хороогоол яваад байгаа шүү дээ биднээс. За энэ түрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин залгая. Баяртай.